одоо студид дараагийн зочд ирсэн байна. За хүрэлцэн ирсэн зочд маань Ганс үлд хас очир Батөдөр нар байна. За өглөөний минь түргэе. Баярын өглөө хэрхэн өгтөө? Тэгэл баярын өглөө маш сайхан угтаж авлаа. За өглөө юу хийсэн? Цайгаа ууж амжсан уу? Амжаагүй. Амжаагүй. Амжаагүй байсан уу? За та гурвын хувьд баярыг хэрхэн яаж тэмдэглэе гэж бодож байна? За өнөөдөр өштэй баярын бүтээр талбай дээр тийм ээ. Тийм өнөөдөр. Өнөөдөр бидний ярих сэдв мөрөөдөл гэсэн сэдв байна. Та гурвын хувьд мөрөөдөл гэж юу вэ? Тодорхойлоод хэлээч. Би. За чи. За ирээ. Ингээ мөрөөдөл гэдэг нь одоо ингээ ямар нэгэн болоог үйл явдлыг хэлж байгаа. Тийм толгойн дотор би том болоод яг тийм хүн болно, тийм хүн болно гэд ингээ шийдэлцээ гэдэггүй юм уу? Мөрөөдөл гэдгийг. За тэгээ болоогүй үйл явдлыг хэлээ. Чиний тэгвэл төсөөлж байгаа толгойн дотор бодогдож байгаа мөрөөдлөөсөө нэг үзэгчтэй хуваалцаад өгөөч тээ. Мөрөөдлийнхэн тулаа юу? За би том болоод угаасаа хөгжсөн болно гэж бодож байгаа мэдээж. Тийм өөрөө мэрэгчлэр юм. Ахын хувьд мөрөөдөл гэж юу вэ? Чиний мөрөөдөл магадгүй ирээдүйд би тийм хүн болно ч гэдэг юм уу? Тэгэхээр мэрэгчлэл байл да. Тэгээд мэрэгчлээ сонгочихсон юм уу? Сонгоогүй би бүр ингээд багасаа эми болно гээл тэгэл дунд насандаа өсвөр насандаа дахиад нэг юм болно гэл тэгэл хөргөөл болно гэж зүддөөл юм болох юм биш. За юм хэлээ тэгээд үн ч юм уу худлаа ч юм. Тэгээд мэрэгчлээ сонгоогүй байна. Гэтэ яг төсөөлөгдөж байгаа дотор ч бодогдож байгаа нэг мэрэгжил байгаа л ах та тий? Бага. За юу вэ тэр нь? Ер нь тийм шинжлэх ухаанруулалт тэмүүлэх хүсэлтэй юм аа. Тийм. За баг дүүгийн хувьд одоо хэдэн настай вэ? Хаанс орж ийн? Зэт. 6 настай. Утгагүй 7 нас 10 сар 7 өдөр. Гарны яасан? Яагаад ийм цэнхэр болцсон? Бал. Баалуу. Балан бац. Тэгээд бас хувцсан дээрээ ингээд хурчгсан юм байна те. Хувцаас цэнхэр болгочих те. За та гурвын хувьд авиас гэвэл юуг онцлмоор байна? Мэдээч дунд дүүгийн хувьд бол хийл тоглодог. За түүгээрээ бас баггүй амжилтыг үзүүлээд байгаа шүү дээ тий. Том ах болон хамгийн бяцхан дүүгийн хувьд ямар авиастай вэ? Эний дор дахин нэг ахаад байгаа юм уу? Бүр хамгийн бяцхан дүүн байгаа. Хэдэн настай? 2. За. Нөөне бүтэн гэдэг ах. За одоо элит дуулгаад яах юм? Зүгээр л авьяасаа. Чи 30 настай болонгууд нь дуулгана. За. За авьяасаа дуртаач тээ. Таараа. Зураг авьяастай байна тий. Дунд дүүгийн хувьд Дуулдаг манай дүү. Цаан дуултын тэгэн заах идэх юм ярьдаг ах. Бат хөдрийн хувьд бол жоохон идэх юм дуртай бас дууд болох дуртай юм байна шүү дээ тий. Чи юу? За тэгэхээр ер нь гэр бүлийнхэнтэйгээ цагийг хэрхэн яаж өнгөрүүлж чинь та чинь бас айлаасаа дөрүүлээ юм байна шүү дээ. Тэгээд аав ээжтэйг нийлэхээр зургуулаа гэхээр магадгүй бас өнөр өтгөн гэр бүл тооцогдсон шүү дээ тий. Гэр бүлтэйгээ ер нь цагийг хэрхэн яаж өнгөрүүлж чинь? Гоё. Тий. Яг юу нь гоё санагдтыг? Тийм гэр бүлтэй гоё. Элэг бүтэн амьдрах нь илүү гоё гэдэг. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай. 100 амир гоё гэдэг. Тий 100 амир гоё байдаг оо. Та хэд аялдаг уу? Аялдаг. Энэ 100 ер нь юу хийх төлөвлөгөөтэй? Би. За чи хариулж. Сэлээ Юнисал явна, Бээжингийн Юнисал явна, тэгээ Хонконгийн Шанхайгийн Диснейленд явна. Энэ за юу хийх төлөвлөгөөтэй? Ангитай цог гэгитэн ороо кино үзээд хаал идээд. Бат хөдрийн хувьд Эхэндээ өвсгөл явна гэж хэлсэн болцсон. Үгүй явна шүү дээ. 7 сарын 18 илүү наадмаар юм шиг магадгүй. Тэгээ сүлдээ. Ер нь бол энэ 100 танаа гэр бүлийн хувьд юм аяллаа 100 байх нь шүү дээ тий. Тэгээд бас яг хүсэж исэн мөрөөдж исэн газруудаа очиж үзэх нь тий. Диснейленд гэдэг бол хүүхд бүрийн хүслийн ордон гэж яриад байдаг шүү дээ тий. Юнисал мэдгүй. Мэднэ. Бээжингийн. За. Тийш очин бас. Чиний бас нэг мөрөөдөл үү? Миний бяцхан мөрөөдөл гэж хэлж болно. Тийшээ очиод яг хамгийн түрүүнд тоглож үзье гэсэн тоглоом.
Ааха. Яа би бөөлч нөө. Би чинь яас тэний талтай бараг ухаалтж байна. Гэр бүлэрээ гадаад орныг зориод басгүй та хэдийн бяцхан мөрөөдлийг ч гэсэн биелүүлж өгөх гэж штэ ээж аав нь. Тий. Тэгэхээр ээж аав хоёртаа хандаад та гурвын зүгээс юу гэж хэлмээр вэ? Юу ч хэлмээр байна гэж юу? Өөдөө маш их баярлаа гэж хэлмээр байна хамгийн түрүүнд. Би ч гэсэн. Хамгийн Дуртай газар луумын явуулж байгаа та хоёртоо баярлалаа л гэж хэлээ. Одоо ер нь хаан сурцгааж байна. Зэт. Бид хоёр Тий, том. Хөгжим мужиг. Хөгжим мужиг. Хөгжим мужиг ер нь хэр хэцүү вэ? Эхлээд хэцүү санагдчихсан. Одоо Бас хэцүү санагдана. Хөгжим хизээж амархан байна гэж хизээ. ирээдүйд ч бас хэцүү санагдах бах тий. Тий, хизээж амархан байна гэж хизээж. Сая ямар тэмцээнд оролцоод 3 дугаар байрыг эзэлсэн? Би биштэй Косяны 65 66 дахь тэмцээнд оролцоо 3 дугаар байр эзэлсэн. Тэгээ 3 дугаар байранд ахаад 3 дугаар байранд орчихсон гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр жаахан сэтгэл дундуур байна уу? Анх бол сэтгэл дундуур байсан. Гэтэ аав намайг ахаад гэж битгийлээрээ гэсэн. Гэхдээ чи энэ 3 дугаар байраа чи өөр хөдөлмөрлөөд өөр давчээж олсон болохоор аавын хувьд бол чи 1-р байр эзэлсэн гэж бодсон. Хэлсэн надад. Ер нь давтахт нь аав ээж хоёр нь тусалж чадчихна өдөөд нь. сүлдэд үү? Тий. Аав тусалж идэв. Гэхдээ аав завгүй айлан тоглолтын минь гэд хандлагаар авчлээж бас тусалдیں۔ Ээж аав хоёр хоёулаа тусалдیں шүү дээ. Ер нь бол Бат өдрийн хувьд зураг авьяасаа хэр сайн хөгжүүлж байна? би юу? Амар их. Энэ зунаас сайн хөгжүүлнэ гэж бодож байгаа. Энэ зун л барыг амар шалгалт гээд даалгаар амар их хөөд тэгээд зав сайн гарахгүй тэгээд зун л юу юмнууд сайн зохицуулна гэж бодож байгаа шээ. Хас очрын үед бас зураг зургатартай гэсэн те. Чиний зурган дээр ер нь юу их хвшлэн дүрслэгддэг вэ? Гой нар байдаг уу? Уул байдаг уу? Байдаг. Аав ээж нь байдаг уу? Байдаг. Найзууд нь байдаг уу? Байдаг. Сараачсан байдаг хгүй. Тэгээ би энэ Гэтэ амар ойлгомжгүй. Тэгсэн амар тийм ууран зураг шиг. Зүг. Авьяастай болов? Мэдгүй тийм зурхаа байдаг. Нүд энийг ялгаад байдаг хгүй. Гэтэ би хэзээлээ төлгөвөө яриа залхуу. За хичээл ярьчих. Энэ 5 өдөр би 5 сая урдаг аа. За. Энэ 2 дахь өдөр драмаар 2 дахь өдөр орд юм уу? бас драма хийсэн. Чи тэгэхээр драмын хичээлдээ бас туртай байна те? Хэрвээ хийгээд. Ирвэхээ хийх бас туртай байна те. Та гурвын хувьд авч байсан хамгийн гоё бэлгээсээ сэтгэл тоногшсон хамгийн гоё бэлгээсээ үзэгчтэй PS5 хизээ авсан. Шинэ жилээр авсан. Одоо ер нь Амбивээ. Тоглож байгаа. Булаацалтаад л тоглоод л байна. Би тоглоно, чи тоглоно, би тоглоно гэд тоглоол байгаа ш. Тэг би биний алуудаж авал би биний түлхэж унхаагаал. Тэгээд сүүлд нь уучлалт гуйгаал тэгэл заачид байгаа. Том ахын хувьд бас дүүнрээ хариуцаж за дүүнрээ бас хүмүүжүүлэх тал дээр бас нэлээд өөрөг хариуцахыг хүлээдэг бах тий. Тийш. Айлын том ах хэцүү байна уу? Хэцүү. Ер нь Тэг хаалт бол сайхан одоо ихтэй муугаа. яг багада ингээд жоохонд ингээд харах гэж ёо. Тэгээд том болоод ирэнгүүт бас гоё болох хөө. Гоё болох хаа тий. Тий. Ер нь өгөнд чи хэр орж ийн? Өгөнд Ордоггүй. Ордоггүй гэж шууд үнэнгээл хэлж штэ тий. гайгүй таяа орд. Тэг би барыг хөвчлээ ордоггүй те. Тий. Тэгээд яа. Сүлдээ ордог хасаал жоохон тийм ба. Хасаал жоохон тийм байгаа даа юу. Тий. Хасааг л ер нь өгөндөө ордог болгочих юм бол танаа гэр бүл жоохон Яг гоё болчих. гоё болох гэдэг юм тийм ээ. Тий. За ямар ч байсан өнөөдөр бол хүүхдийн баярын өдөр тийм ээ. Тий. Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр шүү дээ. Тэгэхээр бас эрхийг 6 сарын 1-ний тийм шүү дээ. 6 сарын 1-ний хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Тэгэхээр хүүхдүүдтэй хандаад бас баярын мэдлэгээ төшөөлөж гэж хүсье. Юутайч та хүүхдийн баярын мэнд хүргэе үгүй. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та нар хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс сайхан тэмдэглэж сайхан зугаатай галзуу өнгөрөхийг хүсэн ерөөё. За том ах
6 сарын 1-нд төрсөн хүүхэд үйл чи бол амар азтай шүү. Нацуудтай баруун минь төрхөө багстай баруун минь төрхөө. За баярлаа. Одоо харин манай хөтөлбөрийн зүгээс та гуравтаа гарын бэлгийг өгье. За том ахын бэлэг. За баярлалаа. Донд дүүгийн бэлэг. Хана чи юм. Окей. За. Гоё нөө. За ингээд Одоо бэлэг гээд ингээд баярын өдрөө сайхан өнгөрүүлээрэ гэр бүлийнхэнтэйгээ хайр дүрэн аз жаргалтай өдөр авах болтугай. Баярлаа. За баярлалаа. Харин одоо үзэгчдэд зориулан нэгэн сонирхолтой сурвалжлагыг хүргэх гэж байна. За энэ нь юу вэ гэхээр McQueen хүүхэлдэйн киног бол хүүхэд гэлтгүү том хүн бас үзсэн байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэхүү киноны гол дүр болох McQueen-ийг за өөрийн амьдрал дээрээ болон өөрийн хэрэгэлдэг машиныг хэлбэрт оруулан тухайн машиныг бас чимгэлсэн байна. Энэ талаар бэлтгэсэн сурвалжлагыг